Тэгмлэг алтай язгуурын дундад эртний монгол хэлний он цагын уртад алсарсан эрхэм сайхан утга. Их хаатын сойрхол язгууртны зан үйл эдэний дээжээ тэнгэр бурхандаа өргөдөг дээдийн хүндлэлийн нэгэн илэрхийлэл болсон энэ үгийг бид Монголын эзэнт гүрний өв соёлын уудан орон зайгаас өртөөлөн брендийнхээ нэрээр дамгалсан юм. Тасмын хувьд их хаадын эрхшээн захирсан газар орон бахархал түүхийн буур туурыг 20 гаруй жил судлан туулахдаа дэлхийн 60 гаруй орны хэдэн зуун хот суурин музей үзмэр номын сан археологийн туршилт газруудаар ажиллаж ирлээ. Энэхүү өргөн хураат судалгааныхаа явцад бид дэлхийн монголчуудынхаа түүх соёл, сан заншил, өв боломжлолоос эхлээд өндөр дээдсийн сууцаалсан гэсэн бүтээн байгуулалтууд, хосгүй үнэт соёлын дурсгалуудыг ном хэвлэл баримтат кинонд буулгаж ирсэн юм. Тэдгээрийн дотор алтан үргийнхнээ эдэлж байсан алтан, мөнгөн, шилэн, шаазан 2500 гаруй аяга, тагш, таваг, савл аяга зэрэг хосгүй үнэт дурсгалуудыг нүдээр үзэн гараар барьж цөөнгөө хувийг нь судалгааны эргэлтэнд оруулсан билээ. Хаадын нэмэлтээр их гүрний өргөн нутагт дэлгэрч байсан Монгол буруу хааны гэлтгэх эдгээр гайхамшиг дурсгалууд зөвхөн намын хуудасаар хязгаарлагдаж музейн шилэн хоргомдол үлдэхөө. Чухам үүний тулд бид түүх соёлоо зөвхөн судлан сурвалжлахаар хязгаарлалгүй холомт Монголд бодит өв болгоно төвчлөх талаар 2006 оноос ярьж эхэлсэн юм. Соёлын судалгаанаас үндэсний брэнд бүтээх нь улс үндэстэн бүрийн чин ирмэлзэл билээ. Ингэхдээ өвийг хуулбарлах бус үргэлжлүүлэх, дурсгалыг хадгалахаас илүүтэй өвлүүлэх, түүхийг өвүүлээ зогсохгүй туурах энэ чухал. 13 дугаар зууны 80-ын оргилд хаад язгууртны орд өргөө өгч хэмжүүлсэн уран тансаг эдлэл, тэдгээрийн хэв загвар, дүрс чимэг, өнгө бэлэгдлийг бид эзэнт гүрний урлан бүтээхийн дэг сургуулийг судалсан олон жилийн эрэл хайгуулынхаа үр дүнд тэгмлэг брэндтэй шингийн бүтээж байна. 2024 оны намраас төрийн ёслол гүйцэтгэлийн бүтээлүүдэд төрөж өдгөө төр төснөөс төмөн олондоо зориулсан загваруудаараа баялаг өвсөн нүүдэл соёлын гүн бэлэгдлийг хоймор бүрт хүргэх чанар бэлтгэлтэй билээ. Эдлэн хэрэглэж, үндэтгэн барьж, өвлүүлэн үлдээх нэгэн боломж нь эдгээр бүтээл юм. Тэгмлэг тойрол бүрт түүх